За энэ Fujiraki-гийн бас их онцлог байна. Яагаад мэрэгжлийн гэж онцлоод байна гэхээр хүн үний өндөр мэдээж хүн үний одоо арга насны мөчтийн булчингуудын хэмжээ өөр байдаг. Тийм болохоор яг энэ мэрэгжлийн аппарат нь одоо массажны сандал дээрээ суунгууд эхлээд хүн тохирсон хэмжилтүүдийг хийнэ гэсэн үг. За та метр 175 см, цаа 85 см байх юм бол яг энэ хүзүүний 7 дугаар одоо сэртэн хаана байна гэдгийг очиж жишээлбэл олж мэдээд яг хүн үндэнд тохирсон тэр одоо мэрэгжлийн барайцлынх нь одоо цэгэн одоо даралтууд нь явна гэсэн. За энэгээр их нэг гол онцлог байгаа. За хоёр дахь нэг зүйл бол сүүлийн жилүүдэд бол бүх юм химэл оюун ухаантай холбогдож эхэлж байгаа. За энэ бол нэгт бол хэмжилтийг хийхээс гадна нөгөө хүнээ бол бас давхар онцлон гэсэн. Яг үнэхээр стрессийн түвшин өндөр байна уу? Нойргуудлын хувьд өндөр байна уу? Эсвэл хүзүү нуруу нуглам дагсан булчингуудын чангарал ихтэй байна үүдийг онцлоод яг тэр хэсэг газарт нь илүү даралттайгаар илүү одоо тэрэд нь төвлөрч одоо барай хийдэг гэдэг утгаараа хиймэл оюун ухаан дээр хүртэл суурилсан ийм одоо програмтай болж ирснээр бол илүү онцлог болчихж байгаа гэсэн.